Манту байна. Өнөөдрийн онцлог үзүр маань Засаг баригч ханхүүгийн өргөөнд болсон холион бантагийн талаар байх болно. Засаг баригч ханхүү шин гүнжтэй хурмаа хийж байгаагаар кино маань эхэлнэ. Харамсалтай шин гүнж онгон биш байсан тул засаг баригч ханхүүд сэрлэдөө өгч мансууруулад өөрийн шивгчнийг өөрийнхөө оронд ханхүүтэй дэр нэгтгүүлнэ. Энэ үйл явдлын дараа засаг баригч ханхүү хил дээр бослог дарахаар явах бөгөөд гүнжийн оронд ханхүүтэй дэр нэгтгсэн шивгчин шинэ янжин маань жирэмсэн торон торигдож байгаагаар үйл явдал үргэлжилдэг. Үүнийг хэрэгтэй торон торигдож буй шинэ янжин нь гүнжийн өргөөний шивгчин биш, харин гүнжийн аавын татвараас төрсэн эцэг нэгтэй дүү нь болж таарна. Шинэ гүнж торон торигдсон дүүгээ хээрн барьцаа болгож хүчээр хооллож, хүчээр өөрийн дураараа удирддаг болох нь эндээс харагдана. Торон торигдсон шээний ээж отож бөгөөд охиноо жирэмсэн болсон мэдээд хүүхэд төрөх үеэр охиноо аваад зугтах төлөвлөгөө боловсруулдаг. Ингээд охин төрөх үед төлөвлөгөө ёсоор шинэ өргөнөөс зугтана. Харамсалтай нь бүх зүйл буруугаар эргэж харамсалтай зүйл болдог. Шинэ залуу ахуйн ээж хэрцгийгээр алуулж хүүхдээ алдсан байх бөгөөд ийхүү зугтаж явсаар эмсийн хүрээлэнд ирнэ. Ингээд эмсийн хүрээлэнгийн хамгийн алдартай дуу чимээ авахад бүсгүй маань шаваар хүсэл тавьснаар киноны эхний анги дуусна. энэхүү сонирхолтой дүүхийг Манто аппликейшнээс үзээрэй. Хэрвээ та аппа татаж амжаагүй бол дараах цавраар татаад аваарай. Манто аппликейшнийг хэрхэн суулгахыг зааж өгье. Манто аппликейшн суулгахын тулд манай сайтаар ороод утсан дээрээ суулгах гэсэн бичгийг дараарай. Ингээд та аппликейшнээ амжилттай суулгалаа. Яг энд харагдаж байгаа утсан дээрээ суулгах гэснийг дараад л боллоо. Та аппликейшнээ суулгасан бол бүртгэл үүсгээд багцаа ирэх гэсэн хэсэг рүү ороод кино багц хэсгээс өөрийн хүссэн багцаа сонгоод киногаа үзээрэй. Харин аппликейшнээ суулгаж чадахгүй байгаа бол админ руугаа мессеж хийгээд заавар аваарай.